Би хүн болж төрсөн. Тэгээд нарны цацрагийг шингэн авч агаараар нь цээж дүүрэн амьсгалдаг юм. Үнэхээр би энэ сайхан нутагт хүн болж төрөөд амьдарч явна. Хараач, тэр номорсон хөх огторгойг. Миний энэ нүцгэн хөлөөрөө чанга гიშгэлэн байгаа хөрст газрыг ургаж байгаа ус ногоо, мод цэцэг, нэсэн эргэлдэх шовууд, довтлон байгаа гөрөөс хартаа хатуун цэрэг тоос татуулан давхиж явааг. Харин энэ бүхэн яаж эхэлсэн бэлээ? Кино яг ингэж хэлсэн. Хүн болдгийг өвөө эм хоёр нь хүн болгосон. Бидний хөөхтэй сэтгэл юм хийж хэлдэг. Хөөе. Гэтэл нэг өдөр өннөөс дүүжлээтэй байдаг болос гинэ таймаач. Гадаадаас нэг хүн залгажээ. Хэн гэвэл олон жил сургаггүй байсан хүн болдгийн ах Францаас ярьсан нь тэр. Гэхдээ мендийн зөрүүч байхгүй хоёр хөгшин нэг даалгавар өгчээ. Газар дээр ганцаахчин. Хөөдөөг өөр төрөнд дотор явна гинэ. Намайг байд гэдгийг мартаагүй юм байна та. Гүнээ баярлалаа. Хэсгэл авдаг морой даврын болдог бол Парис руу шууд явчихмаар санагдан гэрээс гарan давхин. Тэ миний яд биш тэнгэр яд. Яг л энэ очиг аваач хоёр маань ахвтарт үзэгтэй хөтлөн гөрсөн дөө. Тэр бага насны гүнэгт бодлоо, дахин бодлоо. За боорой биш. Цаач сууд болсон. Шээтэн. Түүний бодлоос салдгүй гүнэгт явдал бол аав ээж нь аянган дуртаж нас барсан тэр өдөр. Аавч байхгүй гадаа манайх нүүдэж байгаа бай. Ахын зөрүүлэн уйлж байсан тэр дүрийг гүнээ мартаж чаддаггүй байлаа. Цаг хугацаа усны урсгал шиг бүхэл зүйлийг мүлээлгөөд өгөх юм да. Ингээд Гүнээ явлаа гэхэд нэг зүйлд санаа зовжээ. мордоо яана. Тэр өдрөөс хойш алдагдсан ахынхаа хойноос ачааны машин дээр суугаад гүнээ хотын зүг хараад өгчээ. Хотод очиод ахынхан зуучилсан нэрээ гүнээд хуурамч паспорт өгчээ. Өнөөдрөөс эхлээд чи хорлоо гэдэг нэртэй болсон шүү. Хорлоо. Тий, хорлоо. Гүнээ тоосонгүй. Ахтай аал уулзах юм бол хорлоо байдгүй. Хэн бугааж болсон бэлэн байлаа. Амьдралдаа хотож орж үзээгүй гүнээ дэлхийн нийслэл Парис руу шууд хөлгийн жолоолоо. Хүний нутагт очиод яасан гэж гүнийг тосох байсан ахын зөрлөжээ. Хүмүүн хүний дунд давчидсан гүнээ салхинд гарч сумын төв дээр хүн хүлээгнэг амарч суужээ. За яасан ирсэн үү? Байдгүй ирсэн. Гэнэт олны дунд монгол үг шихийн соролцуулж гүнээ яаран хурд авч очсон ч уулзаж ирсэн. Гүнээ Парисаар тэнүүчдэг онгоцны хоолноос үлдсэн жаахан элсэн чихэр давсаар голоо зогоож таарсан газраа унтана. Эмэгтэл нэг өдөр гудамжинд нэг залуу юм аваад өгөх. Тэр араас нь дөөцөлж юм нөхдөг Чи яах гэдэг юм? Чи яасан хүнээ байчихсан юм бэ? Хэн гэдгүү чамаг? Хэний хөхтүү? Жама одон жилийн амьдэрсэн урам ихтэй халаас нэмгэн худлаа ярихдаа ч мундаг овжин залуу байна. Агаж юм гэлээ. Улаана. Улаана. Хөөрхий гүнээ ахтайгаа уулзахаар яваа гэсэн ч бүтэн нэрийн чимээдэхгүй байгааг нь хараад Жама нэг төлөвлөгөө боловсруулсан. Чамд мөнгө байна уу? Бага. Би газ өсгөөд. Энэ чинь юу вэ? Мөнгө. Чир наваа залтай нөхөр вэ? Жама гүнийг ажилд оруулнаа. Гүнээ ажиллаж цалингаар нь Жама ахны нолог зардал хийхээр дэд тохиролцсон. Ингээд гүнээ зогсоо чөлөөгүй. Харин Жама казинод дурын мөнгө шиднэ. Цаг хугацаа өнгөрсөн чи ахын сураг гарсан. Гүнээ шүнжин адуугаар зов. Давчдан зүүдэлж сэрнэ. Нэг өдөр гүнээ төмрийн овоолгон дээр дуран тавиад байж байна. Ойрхон адуу давхиж яваа хараад өөрийн ирэхгүй нулимс унагчээ.
Хүнээ адууны үнэр адуу төрхөлхийг яссандаа тултал сансан байна. Хүнээ мордын хажуугаас салж чадлагүй хэд хонжээ. Чи хайж идэрв? Монголчууд яагаад хөгждөг чи мэдэх үү? Чам шиг болохоор мэдв. Хүнээг ажлаас нь халсан байлаа. Хүнээ фермийн тухай жамаад хэлж тэндэл ажиллавал бүх мөнгө өгье хэмээн гуйжээ. Тэгвэл маргааш тийш чи ёо. Бүхэн чи тохирчлаа. Яашгүй. Чи морны бас цэвэрлэж идэж тижээлэг нөх юм байна. За мэдэн юу юм бэ? Жама буцах замдаа хулгайд мөнгө алдах шахсан анхмаа гэдэг монгол охинтой танилцаад овооч их мөнгөтэй гэдгийг олж мэджээ. Гэрлүүгээ явуулах мөнгө алдах шахлаа шүү. Тэр анхмааг өргөхөр шийдэв. Өчтөр өөрөөс ч масчлаа. Монголчууд яагаад би энэ дургүй юм бол? Яг нэг нь дэше өгсөж хаад нөгөөх нь доороос нь чангаагаад байдаг болохоор хоёул орой парисарч байгаа зугаар. Тэгвэл тохирлоо штэ. Маргааш улстай энийг өгчээ. Хүнээ адууны дэргэд жаргалтай байлаа. Би багасаа л та нартай өссөн. Та нарын ямар ухаантай бас хүчтэйг би мэднэ. Гэтэл гамбаа хочид эр дээр жама үргэлж тусламж гуйж ирдэг бөгөөд хар бор юмд нь гүйж өгдөг байлаа. Сайн гамбаахаа. Машины чинь төр авч өгчээд ирээдэх үү? Эмэгтэйнэр халууж ирэх бол болохгүй үстэй. Тэгэлгүй яах вэ? Тэд буруу гарын найзууд. Машинаар л очил та. Жама үнтэй машин унаж тансаг ярилцсан сууснаар анхмаагийн толгойг эргүүлнэ гэсэн ч хэтэрхий үнтэй байлаа. Зүгээр. Зүгээрээ Түүний толгойд казино орж мөнгө өсгөөд тооцоогоо хийх л арга үлдсэн байна. Гэвч зогтхаас өөр аргагүй хүрв. Хурдаар ахма. Хаяа их өстэй юм аа. Намайг дайсан явдалд баярлалаа. Морны хөл доголсонд аргаа барсан фермийн гисний хараад хүнээ тусгай жороор морны доголыг илгэн. Харин хүнээ эзэнд мэддэгийг хүссэнгүй. Бине was ist das? Was ist das? Адуун хайртай монгол залууд итгэсэн фермийн эзэн гүнээг бооцоо дуралдааны газар аваачин амраа. Тэгтэл гүнээгийн унхан авяас илэрч бооцоон төрүүлэх морийг шууд л таньж хэлсэн нь эзэнд зөндөө их мөнгөний хожид тавьчихжээ. Гүнээ эзэн хоёр илүү их дотн болсоор байлаа. Үнэ, хараад. Жама гүнээтэй явж байхдаа боосоо дуралдаанаас эзэнд их мөнгө хожуулсныг олж сонсноо. Түүний толгойд дахиад л төлөвлөгөө ургав. Гүнээгийн чадварыг өөрсдөө ашиглахаар болно. Чамд тэгээд бооцон тавих мөнгө байгаа юм уу? Байгаа. Болохгүй энэ машиныг халтуруудад барьцаанд Тэжил гамбаа хөлгсүүлсэндээ уурлаж жамаг яаж үгүй хийхээ борлож байж суух аргагүй болно. тэгээд хар ажил юм уу? Тийм. Жинхэнэ хар ажил. Yes! Яваа. Yes! Үгүй! Гэвч тэдний хаз ивэсэнгүй. Оргон зайлсан хоёртой анхмаагаас өөр аврал байхгүй байлаа. Сайхан санаагаараа гэж яг таардаг байна шүү. Эндээс гардаа. Ахма. Байрны ч үлсийг хуваажтлаа ганцхан сар амьдарч идэх үү? Манайд юу? Ахма тэмэлдээ. Тэднийг аврах ганц хүн анхмаа. Ахма. Гууж штэ. Нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг л өнөө хоёр араас нь хөөцөлдөнө. Тахаш. Монголоор ярьчих кафе юм. Энэ утгаараа Ийгээд ярина. Харин хэрэгтэй үед нь тус болсноор
анхмаагийн бодлыг өөрчилнө. Хомхон. Ингээд тэдний хамтын амьдрал эхлэнгээ. Анхмаа ядарсан хоёр Монголыг өргөдөн ганц өрөөндөө зайгаар толгой хорогдуулна. Гэхдээ гурван Монголын хамтын амьдрал хэзээ ч амар байсангүй. Хамтын хоол, дутуу мөнгөний хэрүүл, нойлын өрөөний буруу хэрэглээ гэж анхмаагийн төвчээрийг хэд барсан ч зугаатай байлаа. Гэтэл Гамбаа харин зүгээр суусангүй. Хэмбэ? Машина марва. Явсаргад готлог маань цоорчлоо. Бадарсан анхмаа. Анхмаа паспортоо дээрэмдүүлснээ гомдож тэднийг хөө. Гэтэл нөгөө хоёр гэрээс нь гарахгүй бүр хүрэж эхлэв. Би ерөөс ажил хийж мөнгө олно. Жама дараагийн төлөвлөгөөгөө боловсруулна. Хөөш. Надад их мөнгө олох нэг санаа байна. Аатгалын машинд мөргүүлээд мөнгө авъя. Яг 7.5 хэд энтхийн кафенуудын мөнгөөр цуглаад авчихсан нүгээр өнгөрдөг. Гэтэ энэ бүтгөл үү? Нээ бүтэн. Хотоос гэдэг чинь бүр нөгөө том нүцтэй. Энэ юм уу? Юмыг яаж мэдгүй анхмаа амьдлаг дуудахад бэлдэнэ. Шал бодлоо ойрд хэвтээд агараа за. Ерөөсө бодё. Энэ бүтэхгүй юм шиг байна. Хүний анхмааг аврахын тулд юу ч хийхэд бэлэн тул зөвшөөрч. Гэвч хүн болдог зориг орохоор уусан шар ариг нь юу хүү толгойг нь минрүүлж төлөвлөгөө гамшиг болон зүр. Тэр гурван аяг шар ариг тусчихсан байна. Чи яах гэж ятсан бэ? Жама эвээ олох гэж Гамбаатай уулзсан ч Чи яац юм? Бити солио. Чамаас удаа тодорхойлсон. Би өнөөдөр хоёрт бий гоё. Үгүй. Нэг шиг. төлөвлөгөөг дахин эхлүүлэхэр болно. Харин энэ удаа бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байсан ч автобус биш Гамбаа өөрөө гэр дахиж ирээд улаан ганц тулгарна. Гамбаа тэднийг хүлж юу ч хийхээс уцсахгүй болно. Ямар Жама амьд үйлчлэлийн тулд фермийн эзний морийг хулгаал яг хулгаалаад зарчихвал их үн хүрнэ гэсэн үг гутал Гамбааг багчилсан тайвшруулна. Одоо та хоёрын ажил үлдэхээ. амгалан байна та. Гүнээ дургуутсан боловч түүнд өөр зам байсан. За яах. Би өнгөрдгөөр өнгөрч. Харин хөөрхийн анхмаа бичиг баримтаа шатаалгаад чи монголоор үлдчих шиг тий. Гүнээ шөнөөр фермийн эзний зүчээр оржээ. Энэ мөрөв түүний ахыгаа сансан ганцаарлыг давах сэтгэлийн түшгэн байсан. Өөрт нь итгэсэн ухаалаг мөрийг хулгайлж байхдаа гүнээ өөрийгөө зүхэж байлаа. Тийм ээ. Бид хоёр ачаа явж байна. Тэд морьтойгоо зүгтсэн ч морийг яаж хэнд зарж хаан нуухаа мэдэхгүй байлаа. Балруул бүгдээрээ л балрын шүү. Гамбаа морийг авсангүй. Яагаад гэвэл энэ дэндүү эрсдэлтэй санагджээ. Хямдхан гуталтай хүн хямдхан л байдаг юм да. Миний гутал хямдхан ч гэсэн хөлөндөө эвтэйхэн байдаг. Дуурахгүй. Дуурхаараа зэрэг хүний дургүй хөрхөр үг хэлдэг гутлаагүй юу? Эцсийн болцол. Өөрт нь өртөө нэг айлын гэрт орж үнэтэй цайтай юмыг хамт явж авсан үр цаарья хэмээн Гамбаа тэдэнд хэлв. Гэтэл тэнд нэг зүйл тодорхой болно. Тэр айл бол гүнийг тосох байсан ахын гэр. Гүнээ бараг ухаан алдар шахна. Би энэ хүмүүсийн өмнөөс мөнгөний олоод өгчүүл. Та эднийг зүгээр ойлгож чадах уу? Гамбаа цоож ярд. Чамд мөнгө байгаа юм уу? Бага. Түүнд гүнээ ямар нэгэн үнэтэй зүйл нууж яваа гэх бодол төржээ. Алдаж байж магадгүй.
Тэгээд тэр чинь харсан хүн яг муу юм. Гүнээ анхмаад бүх хүннээ хэлж ахынхаа төлөө мөнгө хэрэгтэй байгаагаа хуваалцсан. Анхмаа түнд итгэж мөнгө зээлнэ. Гүнээ өвөг дээдсээс өвлсөн адуу сонгох авьяасаараа бооцоод байсан. Оринч түрүүл. Эвч энд морио хулгаад алдсан Бэрмийн эзэн гүнийг олж харна. Гүнээ зүгтах гэсэн ч баригдчих. Гүнээ. Өөмэн ийм замар битгий юм. Чи сайн хүн гэж чин сэтгэлээсээ хүсч мөнгө өгчээ. Анхмаа гүнээ хоёр бибидээ улам татагдж, бибидээ үнэн сэтгэлээ уудлан улам дотн болжээ. Тэр орой Жама нэлээд хайцтай байна. Цагдаа нар морины хэрэгээр тэднийг мөрдөж байгааг хэлнэ. Нөгөө морноос ч юм болоо бид нарыг цагдаа нар хайж байгаа юм шиг. Тэд зугтахаар шийднэ. Гурвал далайн ирэг дээр очиж нутагаа санан. Монголчууд яагаад дэлхийгээр нэг байдгийг та хоёр мэдэх үү? Би мэднэ. Ийм ухаантай. Бас сайхан сэтгэлтэй хүмүүс. Зөвхөн монголчууд ч гэдгийг сануулах гэж тэр. Эцэст нь гүнээ ахынхаа бараг харахаар шийдэн уцаж сүүлчийн удаа Парисын цамхаг дээр гарч хүслээ шивнэн шийдэн. Дэлхийн бүх хүмүүс энэ өндөр төмөр дээрээс хүслээ бичиж шийддэг гэсэн. Биелүүлж өгөөрэй. Гүнээ бооцооноос очсон бүх мөнгө гамбад өгнө. Гэвч гамба өөр зүйлд санаархаж байлаа. Тохирцоо идэх үү? Гамба цүнхийн булааж үзэж ирсэн. Наа чи танд хэрэгтэй юм байхгүй. Энэ далтвайгаан биш вэ? Чи мөн миний ахыг бариулж шоронд хийлгээ үсттэй. Гэтэл цүнхнээс гарсан зүйл гамбаг цочрлуулна. Тэр нь гамбагийн өөрийнх нь багада дүүтэйгээ хамт авахулсан зураг морин медаль байна. Чи мөн намайг ингэж дээрлэж чадахгүй мэдүү? Таавчтай юм бол зөндөө заавал гэж ирнэ. Гутал гамбаад дээрлүүлсэн хүн болд бүхэндэн уйлж гутал гамбаг улам ихээр үдсэн ядна. Гамбаад энэ бүхэн аимшигтай байлаа. Учир нь голдоо ортон сансан дүүн хүн бүхэн. Энэ бүхний учрыг хүн болд мэдэхгүй харин гамба бүгдийн одоо мэдж авлаа. Гамба өөрөө гүнээгийн ах Улаана байлаа. Тэр дүүгээ буруу хүнээр тосуулж дүүгийн хөөрүүлсэнд бүхэндэн занаж байсан. Гэтэл өөрөө дүүгийнхээ өмнө байж болох хамгийн муу хүн болж харагдсандаа харамсаж байна. Нутгаа хүн чанар бүгдийг хайж гэж. Үүдээ цагаан самар авч өгөх гэж явахдаа Энэ яасан? морь унаж эгмээ хугаж байсан наадмын өдрийг тэр санав. Хот руу эмчилгээнд яваад эргэж уулзаж чадаагүй тэр л өдөр амьдралын цуур ашиг сэтгэлд нь буцаж иржээ. Намайг ахыгаа ойлмаа уучлаач. Гамба хожимдсан байлаа. Ахыгаа бараагч утга харж иж буцсан та. Тэгвэл би нэг цайж байна да. Bonjour, police. Veuillez nous présenter vos papiers, s'il vous plaît. Парисын цагдаа нар анхмаагийн гэрт мушгин Où est cette porte? анхмаа гүнийг мэддэхгүй тул өөрийгөө золиослон баригдана. Гүний анхмааг өөрийнхөө төлөө ийм байдалд оруулахыг хизээч зөвшөөрөхгүй тул өөрөө баригдан шорондсон. Анхмаа шоронд эргэлдээр иржээ. Ахын сэрэг гарсан. Бид ахыг чинь олсон. Чамд энийг өгүүлж юм лээ. Цагаан самбар. Гүнээ нулимсаа барьж чадсан. Ахмаа намайг цагаан самбарын дуртай мартаагүй юм байна да. Allez, c'est bon là, c'est fini. Эргээ цаавал уулзлаа. Хүн болд шоронд уртын дугайланга сэтгэлээрээ аль хэдийн их орондоо бутсан байлаа.
Онгоц Монголын талд газардахад үнэ амьдралд анх удаа ууж мэз. Би говь Шанхай нутагтаа эргээд ирлээ. Хүний нутагт амьдарч байхдаа нутгийнхаа сайхныг улам ихээр мэдэрч билээ. Би энэ нутагт л хүн болж төрсөн. Эцгийн харц шиг миний нутгийн мөнх хөх тэнгэр. Хүмүүсийн сэтгэлийг улаах төрлөх их орон. Үүний араас анхмаач бас нутагтаа ирнэ. Гүн бол анхмаа хоёр амьдралаа шинээр ирсэн. Тийм ээ. Жирийн нэг хөх толбот Монгол хүн. Эцэст нь ахын ч ус иржээ. Алдаа оноо зовлон жаргал дундуур туучсан ах дүү хоёр бие ойлгож Монголын тав нутагт нэгэн гэр бүл элэг бүтэн болж энэ кино дуусна. Харин хоёрдугаар анги юу болов? Амьдрал одоо эхэлж байна.